Монголчууд эмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 13 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг найруулагч од эрдэнэ нар нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мөг. За өдрийн мэнд. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа гэсэн үрэтэйгээр доктор Баатрин уушид цэвэрлэх бэлтгэл хамтран ажиллана. За мөн хиймэл оюун суурилсан иргэний хамгаалалт Им Монголын хамтран ажиллана. За ингээд өнөөдөр нөгөө тал нэвтрүүлэг юу яана эрдэмтдийг танилцуулъя гэдэг болон байгаа. Тэгээд Америкийн эрдэмтэн зохион бүтээгч Фило Фарнсворт гэж хүний тухай би ерөөсөө сонсож байгаагүй. Тэгэхдээ өнөөдрийн хамгийн одоо юу гэдэг бидний өдөр тутмын хэрэглээ болсон нэг цахилгаан гэр ахуйн юм цахилгаан тоног төхөөрөмжийг зохион бүтээсэн хүн юм байна. Энэ хүний тухай ярьж өгнө. Ааха. За Фило Тейлор Фарнсворт гэдэг энэ хүний хувьд бол 1906 оны 8 дугаар сарын 19-нд Юта мужийн Бивер гэдэг юм газар төрсөн. За 5 хүүхэдтэй айлын хамгийн том нь юм байна. Ааха. Тэгээ дээгүүрээ даан улсаас ирсэн юм цагаач мормоны удамтай ингэнэ. За. За 1918 онд Филиг дөнгөж 12 настай байсан чинь тэдний гэр бүл Айдахо мужийн Ригби гэдэг юм газар руу очиод тэгээ тэндээ 240 акр газар эзэмшдэг юм хамаатны да нүүж очиж байгаа юм байна л да. За тэгээд аав нь юу гэдгөөсөн гэхээр морин тэргээр тээвэр хийж амжиргаа залгуулдаг юм хүн байсан байна. За гэхдээ тэднийх нөгөө нэг Айдаход ирэхэд нэг юм тишүүл гарсан байна л да. За яасан гэсэн тэднийх цахилгаантай байшинд иржээ. За. Тогтой гэсэн үг. Тийм бай. За. Өмнө нь болохоор бүр энээс ч муу газар амьдардаг байсан гэсэн үг юм байна. Тийм бай. За тэднийх байр хөлсөлж ороход ингээд өмнөх түрээслэгч айлын зарим зүйлсээ ингээд хэрэггүйгээд хаяа явцсан байсан юм байна л да. За. Тэгээд хэрэггүй зүйлсийг ингээд хаягдсан зүйлс дотроос нь нэг зүйл олсон нь шатсан цахилгаан мотор байлаа. Ухаа. За. За тэгсэн чинь энэ үед чинь дөнгөж 12 настай байгаа шүү дээ энэ Фило гэдэг хүн чинь. Тэгээ Фило хүү тэр моторыг задлж үзээд ороомгийн шатсан болохыг нь тогтоогоод өөрөө төмөр олж ирээд тэгээ цахилгаан моторыг нь ажилдаг болгосон юм байна. Бүр. Тийм, дөнгөж 12 настай даа. За. Тэгэд мотороо ээжийнхээ гар ажиллагаатай угаалгын машин суйрлуулад цахилгаанаар ажиллаж юм болгодог болсон түүний анхны бүтээл гинэ. Төрчин зохион бүтээгч юм бэ. Айгуу сон багаас энэ техник айгуу авьяастай юм байна. Тийм байна. Инженер сэтгэлгээтэй гэх юм уу? За ээж нь тухайн үед теста бүр ингээд маш их баярлаад хүүгээ магтаад тэгээд хуучин хотод үлдсэн хамаатнуудаа уцаар ярих ирэхээр шагнасан байгаа байхгүй юу? За одоо тэнд хуучин байгаагуудаа хүүхдлээс санана штэ. Тэгээд амьдралтаа ерөөсөө уцаар ярьж үзээгүйсэн хүү уцаар ярьж үзээд бүр ингээд шок болсон гэж байгаа. За. Тэртээ алс хол өөр хотод байгаа хүмүүс хажууд нь юм шиг ингээд инээж ханаагаад ярьж байгаа нь бүр ингээд жоох хөвгөд бүр айгүй санагдаадсэн гэж байгаа байхгүй. Ингэж болдгийн бахта ямар сони ингээд яаж л гэж нөгөө нэг жоох хөвгчөрсө бодогдоод болдгоо. Ингээд цахилгаан төхөөрөмжүүдэд маш их дур сонирхолтой болсон ийм түүхт юм бэл. Тэгээд энэ ч одоо 1906 оны хүү шүү дээ те 6 оны хүү гэдэг чинь ингээд нэг 1918 авцсан юм шиг байна. За тэгсэн айлын том. Тэгээд ээж нь нүүж ирээд ингээд гэрээ тогчуулаад ингээд цэвэрлж явахдаа юу юм бэ? Дээши дээврийн өндөд цэвэрлэх гэсэн юм байна том хүүдээ. За ингээд Фарнсворт дээврийн өндөд цэвэрлэх гэ дээврийн өндөр гарсан чинь маш их хэмжээний ийм технологийн сэтгүүлийн цуглуулга болсон гинэ. Тийм ингээд тэгэхээр өмнөх айлд нэг ийм технологийн сэтгүүл цуглуулдаг ийм уюут цахилгаан мотор цотоор ашигладаг шатдаг тийм л юм айл ухдаг айл байж. Тэгээд нөгөө сэтгүүлийг нь хаяагүй ингээд хурааж байгаа тэгээд бүх сэтгүүлийг нь тэр технологийн тухай юм сэтгүүлийг бүгдийг нь уншаад судлаад ойлгосон гин. За ингээд нөхөр бол айлын хогон дээрээс л нэг шатсан мотор авч яваад засаад тэгээд технологийн сэтгүүл аваад эндээс ер нь бол техник сэтгэлгээ ер нь бол онлайн төвшөнд ингэж хийдэм байна ингэдэм байна гэдгийг мэдгэдэггүнтэй болсон. За ингээд цахилгаан мотортой болцсон. За технологийн баахан сэтгүүлтэй болцсон. Тэгсэн нөгөөдөг чинь сэтгүүл дээр гасан цахилгаан хэрэгслийн мэдээлэл заавруудыг нь уншиж судалж хагаад машины хаалганы ийм соронзон төгжээ зохион бүтээжээ. За ингээд энэ бүтээлээ бас нэг сэтгүүлийн уралдаанд явуулсан юм байна. За ингээд зургийн зурвуулаад ингэж ажиллана гэдэг. Тэгсэн чинь $25 шагнал ирсэн гинэ. Тэр үедээ буюу 1918 оны $25 гэдэг бол одоогийн ханшаар бол $530 орчим. Тийм бас хөөрхөн мөнгө. Тийм биш үү. Тэд нар ч угаас айлын том хүүд амьдрал нь ер нь тийм сайн биш шүү дээ. Тийм. Тэгээд маш их урам орсон. Тэгэл ерөөсөө энээс хойш ирсэн ингээл ингэж мөнгө олж болох юм байна. Тэгээд өөрөө дуртай. Тэгэл ингээл янз бүрийн цахилгаан тоног төхөөрөмжил ингээл ухсраал, дэлбэлээ, шатаагаал ингээл ухсраад ямар ч үсэн ингээд гэрээрээ цахилгаан төхөөрөмж ухсраад, засаад тэгээ хажууд нь сургуульдаа сураад байсан. За ингээд Фарнсворт Ригби хотын ахлах сургуульд хим физикийн чиглэлээр маш сайн сурсан. За ингээд химийн багш нь Жастин Толман гэж хүн яг ингээд нэг өөрийн бодож исэн юм телевизийн системийг хэрхэн хийж болохыг харуулад хид хідэн самбар дүүрэн ийм ноорог, зураг, диаграм үзүүлсэн юм байна.
Багштай юу? Тий. Аа. Тэгээд багштай үзүүлсэн юм байна. За тэгсэн багш нь физикч биш, хиймч учраас тэр цахилгаан схем зургуудыг өөрөөсөө ойлгохгүйсэн гинэ. Багшаа би ийм юм хийсэ. Тэ ингээд одоо тэ ингэж болно гэд. Тэгсэн нөгөөх нь хиймч болохоор яг ойлгохгүй байсан. Тэгээд ямар ч байсан санаачлахыг дэмжсэн. Чи наатаха хийгээрэй. Би бол бүрэн сайн ойлгохгүй байна. Гэхдээ маш чухал шүү гэд. За ингээд нөхөр бол дунд сургуульд байхдаа буюу бүр хүүхэд байхдаа л телевизээр яаж ажиллах ёстой вэ гэдэг үндсэн зарчмыг нь томьёолоод бүрэн ойлгоцсон байсан онлын төвшөнд. За ингэж ажиллана тэгээд тэнд байсан дүрс одоо юу гэдэг энд гарч ирнэ. Тэгээд дүрсийг ингэж дамжуулна. За тэр алс холоос ингэ уцаар ярихад дуу хоолой дамжиж байгаа юм чинь дуу хоолой дамжиж болно тэгэхээр дүрс ч гэсэн дамжиж болно. Толгойн нөхөр айгүй амар байсан. Үнэхээр супер нөхөр байсан юм байна. Одоо манайхан гавл гэж ярьд юм да. 10 жилдээ хахад энэстэй гавл гэдэг байсан. Тий, Genius буюу өстө төрцсөн нөхөр гэж. За ингээд 1923 онд гэр бүл нь дахиад нүүсэн. За. Utah мужийн Provo гэдэг юм хот руу нүүсэн юм байна л да. Тэгээд Philo Farnsworth Brigham Young гэдэг юм ахлах сургуульд суралцсан. За гисэн чинь 1924 онд 18 таа байхад нь аав нь хатгаа тусаад нас орчиж байгаа. Тэгээд айлын том хүү учраас Philo ажил хийж гэр бүлдээ тус нэмэр болж эхэлсэн байна л да. Уг нь бол сургуульд орсон, сураад байгаа. Гэхдээ ингээд ганцхан жилийн дараагаар хөрх юм нэм болчлаа. Дараа нь Америк нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн академид элсэх конкурс өгсөн юм байна л да. Тэгээ шалгалтын дүнгээр бүр ингээд жагсаалтын 2 дугаар байр руу орж ирж жагссан байгаа байхгүй юу? Тэг ийм толгойд нөхөрч. Гэхдээ нөгөө цэргийн сургууль байх үед сургуулийн тоног төхөөрөмж ашиглаа шинэ бүтээл хийх юм бол тэр нь Америк нэгдсэн улсын армийн өмч болдог. Патентийг нь засгийн газар эзэмшнэ гэдгийг өөрөө ойлгосон байгаа байхгүй. Баас айхтар. Тэгээд энэ хараа нөгөө өөрөө нэг юм шинэ юм туршаа тэрнээс мөнгө олоод амьдралаа залгуулаад дүүнраа дижээгээд ээжтэй тусалаад байгаа шүү дээ тий. Айлын ууган хүүгийн хувьд гэр орондоо нэмэр болох ёстой гэсэн түүний нэг юм хүлээлт байгаа даа шүү дээ тий. Тэгээд ийм учраас за би ер нь бол гэр бүлдээ туслахгүй болохгүй гэд хүсэл гаргасан юм байна. Тэгсэн чинь Тэнгисийн цэргийн академи түүний хүсэлтийг үндэслэхгүй гэж үзээд ар гэрийн гачигдлаар гэд ингээд цэргээс чөлөөлсөн. За Philo Farnsworth Provo-т буцаж ирэнгүүтээ Brigham Young-ийн их сургуульд ингэж дахиж элсэж орсон байгаа. Тэгээ сургуультаа сурахын хажуугаар ажил хийгээд ээжтэй нэмэр болж исэн. За бас радиогийн техникч мэрэгчлэр сургуулаа төгссөн. Тэгээд сурж явах хугацааныхаа хажуугаар ер нь ирээдүйн эхнэр Elma Gardner гэдэг юм бүсгүүдэд танилцаад энэ хугацаанд үерхэж эхэлсэн юм байна. За 14 цаг 20 минут болж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа гэсвэрэтээр доктор Баатрын уушиг цэвэрлэх бэлтгэл хамтран ажиллаж байна. За Баатар брэнд бол ард түмний дунд эрүүл мэндийн олон төрлийн цай үйлдвэрлэгээр маш танил болцсон. Хүмүүс бол маш сайн мэднэ Баатар цай гэдэг. Тийм шүү дээ. Эдэс цэвэрлэх цай, элэг цэвэрлэх цай, уушиг цэвэрлэх цай гэж цайнууд байгаад байдаг тийм. 10 гаруй жил уламжлалт ангаах ухааны энэхүү бит ус үеийг тээж хэрэглэгчтэй хүргэдэг ийм алдартай брэнд. За тэгсэн Баатар брэнд болохоор юу ээж байгаа юм байна. За ялангуяа өвлийн үйлрэлд бол эргэтэн өндөр ачаалж ядардаг. За ингээд нөгөө утаанаас болоод бид нар хорддог тий ийм байдаг. Тэгэнгүүт элэг хамгаалах ийм бэлтгэл гаргасан байгаа. Зүгээр шууд уучдаг уухад амархан. Энэстэй хамар юм билэ. Өмнө ингээл нэг вакуум центрич шууд ингээд задлал уучгаад аюу амар байдаг нэг удаагийн тий. Одоо тэгсэн чинь манай бүтээгдэхүүнүүд яг ийм рүү шилжээд эхэлсэн. Энэ агай гой таатай байна л да хэрэглэхэд. Тэгээ сая нөгөө хэдүүлээ 2 сард юунд ороход байгууллагаараа үзлэгт онцлогоонд ороход бронхиттэй ингэж гарсан. Тийм тэгээд эм чин зүгээрээ энэ дайны юм ерөөсөн монголчуудад тэр чигт нь байгаа гэд баг тоохгүй лээ. Тийм тэгэхээр ингээд ер нь бид нар утаанаас болоод уушиг аюу бохирдолтой байдаг байгаа байхгүй. Тэгэхээр тамиг татдаг хүмүүс за ер нь ингээд энэ утаатай бүсэд амьдарч байгаа бид нар шиг хүмүүсийн хувьд бол өдөр тутамдаа энэ уушиг цэвэрлэх бэлтгэлийг нэг ширхгийг уугаад курсээр нуугаад хэрэглэх юм бол бронхит гэдэг өвчин одоо бүр илүү сэтэрхээс урьсан сэргийлнэ. За хэрвээ бага хэмжээнд ийм бронхиттай байх юм бол тэр нүгээс арилах юм бэл. За тэгэд юу яана? Бронхит арилгахын тулд за ер нь тэгээд бас уушгаа зүгээр ингээд нэг хамгаалах үүднээс одоо юу гэдэг өвөл утаа гараад ирвэл тэгээд бас уучмаар юм байлээ. Тий, уушгаа хамгаал. Энд чинь тэгээд уушиг хамгаалах, элэг хамгаалах гэдэг хоёр бэлтгэл байгаа шүү дээ. Уухад маш амархан зүгээр ингээд задлаа шууд шахаал уучна. Тийм бил ундаа шиг л тий. Ундаа шиг тий. За тийм мэдээж үйлчилгээний хувьд бол уушигны цуцсан цэвэрлэх, хорийг сармагжуулах, мөгөөрсөн хоолой цэвэрлэж, агаарын бохирлоос үүссэн амьсгалын замыг цэвэрлэх, цэр ховхлох, амьсгал уужруулах, уушиг тамиржуулах гэж байгаа. Тэгээд тамхи татдаг хүмүүст бол эмчнэр угаасаа зөвлөдөг юм байна лээ. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг 72 70 90 мөн 8815 70 79 гэсэн дугаараас авах боломжтой. 8815 70 79. За. Баярлалаа. Уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа гэсвэрэтээр доктор Баатрын уушиг цэвэрлэх цай хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За юу яаж байгаа?
бид өнөөдөр телевизрийг зохион бүтээсэн. Тэгсэн ирнэ тэрнийхэн одоо үр нөлөөг амсаад жахан буруу тишээ хөрөнгө оруулаад сүүлдээ зайлуул архинд ороод ядуу болж нас орсон Фило Фарнсворт гэж алдартай зохион бүтээгчийн тухай ярьж байна. Тэгээд Америк улс энэ хүнийг сүүлд нь 20 дугаар зууны хамгийн чухал 100 хүний нэгээр шалгаруулсан байдаг. Тэгээ энэ Фило Фарнсворт гэдэг хүн сургуулаа төгсөөд радио техник, цахилгаан хэрэгслийн засварын ийм жижигхэн бизнес эхлүүлсэн юм байна. Тэгсэн тэр нь дампуурсан. Амжилттай болоогүй. За дараа нь Salt Lake City хотод хөрөнгө оруулах 2 хүн олоод за ингээд тэр хүмүүс нь Фило Фарнсворт $6,000 хөрөнгө оруулалт өгсөн байгаа. Маш их мөнгө. Одоогийнхоор бол $112,000 орчим доллар. Тий. За ингээд Лос Анжелес хотод лаборатори байгуулад телевизийн судалгаа туршилтаа хийж эхэлсэн. За ингээд Фарнсворт 1926 оны 5 сард танилцсанаас 2 жилийн дараа их нэртэйгээ хурмаа хийгээд тэгээд бал сараараа Калифорни мужийн Беркли хот руу Пулман гэж галт тэргээр аялсан юм байна. За. Тэгж яхта Фило Фарнсворт анхны телевизрийнхаа патентыг авах хүсэлт гаргаад за ингээд энэ патент нь 26 онд хүсэлтээ гаргаад судлагдчихд 4 жилийн дараа 1939 оны 8 сарын 26-нд таны патентыг баталгаажууллаа. 30 оны юу? Тий, 30 оны. Баг 3-4 жилийн дараа. Тий, судалж байна гэд. За ингээд патентаа 30 онд авсан. Тэр үед Сан Франциско руу нүгээд Фарнсворт шинэ лабораторио 70 эргийн ийм гудамжинд байгуулсан юм байна. Тэгээд Калифорнид очиод хэдэн сарын дараа Фарнсворт патентын өмгөөлөгчд яг өөрийнхөө загвар зураг төслөө үзүүлэхэд бэлэн болоод тэгсэн нөгөө өмгөөлөгч нь цахилгаан физикийн чиглэлээр улсын хэмжээнд маш нэр хүндтэй ийм мундаг өмгөөлөгч байж өөрөө одоо тэр цахилгаан хэрэгслүүд яаж ажиллах зарчмыг ойлгодог. Жишнээ хуулийн хүн ч гэсэнтэй. Тэгээд тухайн үед ихэнх телевизийн системүүд бол Nipkow диск гэдэг ийм иргэдэг нүхтэй диск ашиглаад дүрсийг сканердж ингэж гаргадаг байсан юм байна л да. Харин энэ Фарнсворт гэдэг хүн болохоор механик төхөөрөмжүүдийг одоо гэдэг ер нь алстаа энэ үл явцгүй гэдгийг ойлгоод тэгээд электрон систем ашиглах нь илүү сайн дүрс дамжуулах боломжтой гэдэг энэ аргыг нөхөр бол урьдчилаад олоод хараад нийцсэн байсан үе юм байна. За 1927 оны 9-р сарын 7-нд Фарнсворт лабораторийнхоо нэг өрөөнөөс нөгөө өрөөгөө ингээд дүрсийг задлагч камерын хоолой ашиглан анхны дүрсээ дамжуулжээ. За 1927 шүү. За тэгээд яг энэ үйл явдлын хажууд эхнэр нь байгаа шүү дээ Элма 1985 онд нөхрөө яг энэ үед яг юу гэж яаж ямар байдалтайгаар эргэж дурсан байдгүй гэхээр ингэсэн байгаа. Нөхөр маань лабораторийнхаа ажилтнуудын гайшаарсан дуугүй байдлыг эвдэж за ингээд электрон телевиз бэлэн боллоо гэж хэлсэн. Гэж эхнэр нь бүр 1927 оны тухай 1985 онд дурсан байдаг байхгүй. За. Тэгээд дүрсний их усүр нь шилэн хавтан байсан ба артлаасаа ингээд нэг арк гэрэл тусгаж ирсэн юм байна. Тэгээд энэ систем нь гэрлийн мэдрэг байдал буу учраас маш тод гэрэл шаардсан гэсэн үг юм байна л да. За. За тэгээд 1928 онд Фарнсворт энэ системээ хэвлэл мэдээллийн ажилтнуудад танилцуулж байна. За одоо ингээд электрон ийм телевиз бүтээчлээ гэд. Тэгсэн чинь хөрөнгө оруулагч нар хизээ хөрөнгө оруулалтын өгөөж өвхвэ гэж асуусан юм байна л да Фарнсвортоос. Тэгсэн чинь нөгөө нэг Фило ч юм болохоор хариуд нь уг хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсэн шууд дамжуулалт дээрээ анхны дүрс олгоод долларын тэмдэгтийг гаргаж үзүүлсэн гинэ. Энэ бол одоо ингээд энэ түүний бүтээсэн телевизээр хамгийн анх гарсан дүрс гэж хэлж болно. За. За ингээд 1929 онд мотор генератор буюу цахилгаан усүрийг авч хаяад тэгээд ханаас цахилгаан авч ашиглах тижээлийн блоктой болсноор телевизээр ямар нэгэн механик хэд ангигүй илүү боловсронгуй болсон. Одоо бидний мэддэг телевизтэй илүү дөхсөн гэсэн. Тэгээд тэр жилдээ амьд хүний дүрс дамжуулаад эхнэр Элмаг нүдэн айсан байх үеийн дүрсийг нь бас ингээд телевизээрээ гаргаж ирсэн гинэ. За тэгээд тухайн үед телевизээр зохион бүтээх хуралдаан ер нь бол дэлхийд даяар өрнөжсэн. Тэгээ ер нь янз бүрийн одоо дуу дүрс дамжуулалт ийм хийх одоо телевизээр гэж нэрлэхээр ийм төхөөрөмжүүд энэ тэндгүү зохион бүтээгдэжсэн юм байна. Тэгээ тэднийх нэг нь энэ Фило Фарнсвортын телевизэр юм байна. Тэгээ энэ үний телевизэр болохоор цахилгаан механик системээс татгалзаад дэлхийн анхны бүрэн цахилгаан телевизийн системийг бүтээсэн гэдгээр илүү онцлог байсан. Тэгээд энэ хүний технологи болохоор дүрсийг авах болон үзүүлэх төхөөрөмжүүдэд бүрэн электрон сканер ашигласан гэж байгаа. Тэгээд бүтээлээ 28 оны 9 сарын 3-нд хэвлэлийнхэн танилцуулаад 34 оны 8 сарын 25-нд Филадельфи дэх Франклин институтэд олон нийтэд танилцуулсан. Тэгэхээр бүр 6 жилийн дараа олон нийтэд. Тийм юм байна.
6 жилийн мөн чинь бүр 8 жил ч юм уу 8 жил юм ба штэ. Уг нь бол 1926 онд патент авсан гэдэг байгаа штэ. Тэгээ 34 он гэдэг чинь баг 8 жилийн дараагаар юм шүү дээ тий. Тийм юм уу? Ямар ч үсэн 28 онд эхлээд хэвлэлийнхэнд танилцуулчаад тэгээд 34 онд яг олон нийтэд ингээ нээлттэй танилцуулсан. Тийм юунаас хэвлэл танилцуулснаас хойш бол тийм л юм байна. Тийм 6 жил. Тэгээд 1939 онд Америкийн радио корпорац гэж компани Westinghouse гэдэг компанид ажилладаг өөрийн гэсэн цахилгаан телевизээр бүтээх гэж оролдож исэн Владимир Зворикин гэдэг ийм эрдэмтнийг өөрийн телевизийн хөгжүүлэлтийн хилцээний дараагаар авсан юм байна. За ингээд Зворикин гэж энэ эрдэмтэн болохоор Фарнсвортын лабораторийг очиж үзээд танилцаад тэр дүрс задлагч гэдэг төхөөрөмжөд маш сэтгэл хангалуун байгаагаа хэлээд та өст үнэхээр мундаг юм зохион бүтээжээ. За энэ төхөөрөмжөөс чинь туршилтанд би ашиглая гэдэг ингээд хид хидийг хуулбарлаж авахар захиалга өгсөн байсан юм байна. Тэг хийгээд өгөөч гэд. За тэгсэн Зворикин энэ төхөөрөмжийн сул тал бол маш тод гэрэл шаарднаа гэж бодоод тэгээд тэрнээс нь болоод болоод тэгээд өөрийн Iconscope гэдэг төхөөрөмж дээр анхаарлаа төвлөрүүлээд явсан. За 70-аад онд хийсэн ярилцлагада Zворикин гэдэг энэ эрдэмтэн болохоор Farnsworth видео камерын технологид хамгийн ойр очсон байсан. Цогн бүтэх төхөөрөмжөөрөө. Учир нь тэр дамжуулахад катодын туяаны хоолоо ашигласан. Гэвч дүрсийн тод байдал муу байсан гэж сүүлд нь дурссан байдаг. Ер нь бол Farnsworth-ын патентууд тухайн үед хэрэглэж байсан шинэ технологиудыг дандаа агуулж ирсэн. Ер нь бол хамгийн тухайн үеийн хамгийн одоо 30-аад он бол хамгийн орчин үеийн технологийн патентыг энэ Farnsworth гэдэг хүн эзэмшдэг байж. Одоохоор Apple юм а та. Ер нь тийм байна. Маш шинжлэгч лаг юм байна. За ингээд 1931 онд RCA-ийн захирал Дэвид Сарнаф гэдэг. За энэ Дэвид Сарнаф гэдэг хүний бид нар өмнө ярьжсэн. Farnsworth-ын патентыг $100,000 худалдаж авъя гэдэг юм саналыг тавьсан байгаа байхгүй юу? За. Тэгсэн чинь нөгөө Farnsworth ч бүр ингээд ирж татгалзсан. Тэр үеийн $100,000 гэдэг бол өнөөгийн ханшаар бол $2.3 сая юм байна л та. Оо за. Тийм. Тэгсэн чинь Farnsworth энэ дүнг ингээд үнэхээр бага байна гэдгийг ойлгосон байгаа байхгүй. Зүгээр бүхэл бүтэн ийм дэлхий байлдан дагуулах юм бүтээчээ тэрийг 2.3-аар зарчин гэдэг чинь айгүй хэцүү шүү дээ. Тэгээд энэ Дэв Сарнафыг хідүүлээ санаж байгаа бол нөгөө радиогийн технологи дээр бас ингээд яригдчихсэн нөгөө хүний патентыг хулгайлчих гадбайдаг. Тий. За. Энэ хүн багхгүй юу? Энэ угс сурцсан нөхөр юм байна. Харин жоохон эвгүй байгаад. За. Тэгээ Phil Farnsworth тэр жилдээ Philco гэдэг юм компанид ажилд орж байгаа. За. Тэгээ гэр бүлэрээ Филадельфия руу нүүж байна л дээ. За тэгсэн чинь RCA гэдэг энэ компани нөгөө түрүүний Zворikин гэдэг энэ эрдэмтэн байгаа шүү дээ. За тий. Энийний олж ирсэн төхөөрөмжийг дуурайлгаж хийгээд за өөрөөр хэлэх юм бол нөгөө Farnsworth-ийн технологиг ашиглан зурагт үйлдвэрлээд тэгээ дээр нь Farnsworth манай патентыг ашиглаад бүтээл хийгээд байна гэж шүүхэд өгсөн байгаа байхгүй юу? Амар новшин. Зууг нь гуйж авч өгөө шүү дээ тий. Энэ төхөөрөмжийг чи би ингээд ашиглаад тэгээд. За. Тэгээд шүүх Farnsworth дээр патентын маргаан үүсгээд 3 жил шалгасан байгаа байхгүй юу? Тэгээд 1934 онд Farnsworth-ийн талд шийдвэр гараад харин ч нөгөө RCA гэдэг энэ компаниг өөрийг нь Farnsworth-од лицензийн төлбөр төлөхийг нь даалгасан байгаа. Та нар хүний юм хууль ёсоор ашигласан байна. Ашигласныхаа төлбөрийг төлгээд. Тэгээд энийг Сарнав хүлээн зөвшөөрсөн байгаа байхгүй юу? Энэ айгүй муухай залуу байсан юм шиг байгаа. За энэ шүүхийн маргаан дээр түүний ахлах сургуулийн химийн багш Justin Tolman гэж нэг түрүүний хүн яригдсан шүү дээ тий. Нөгөө юун дээр самбар дээр гараал ингээл багшаа би юм бүтээжлэг хийсэн чинь багш нөө сайн ойлгохгүй наа гэдэг хүн шүү дээ. Химийн багш гэсэн. Тэгээд энэ химийн багш нь яг шүүх хурал дээр нь оролцсон байгаа байхгүй юу? Тэгээд Farnsworth-ыг 1922 оны хавар 15 настай байхдаа хичээлийн самбар дээр зурсан зураглал ноорог зэргийг ингээд хуулаад авсан байсан байгаа байхгүй тэр багш нь. Тэгээд энийг нотлох баримт болгож гаргаж иржиж Сарнофыг дарж авсан байгаа. Тэгэхээр энэ багш нь бас ингээд харин яг аттай байгаа. Хэрвээ энэ багш байгаагүй за байсан ч гэсэндээ яг ингээд ам мэдүүлэгч юм бол тий ам мэдүүлэгч юм бол юу нотлохоо баримт болж чадахгүй шүү дээ тий. Үгүй ээ надад ингээд 15 настай байхдаа дурж үзүүлж исэн юм а гэдэг нотлохоо байхгүй бол угаасаа амар яриад ямар ч юм байхгүй. За ингээд RCA-тэй хийх шүүхийн маргааныг ядж яах нөгөө Philco гэдэг компанид ажиллаад байгаа шүү дээ. Энд чинь Philco компани санхүүжүүлэхгүй. Чи наана өөрөө л уучраал гэсэн юм байна. Тэгээ шүүхтэр ялахын тулд мэдээж маш туршлагатай тэр хэрээрээ хүндтэй юм өмгөөлөгч олох шаардлагатай болно шүү дээ. Мэдээж тэр чинь айгу өндөр төлбөртэй. Тийм болохоор Farnsworth мөнгө хайгаад 1932 онд Англи руу авчээ. За Англи тэрээр телевизийн механик систем бүтээсэн Шотландын зохион бүтээгч John Logie Baird гэдэг юм хүнтэй уулзсан байгаа юм. Хойлоо дамжин ажлагчаа танилцуулсан. За тэгье. За нэвтрүүлгийн дэмжин ажлагчаар Tricolor хэд хөлрөл таг өнөр ард хоцорлоо гэсэн үрэтэйгээр ажиллаж байгаа.
За Дриклор хөлс дарагч хэрвээ танд хит хөлөрөлтөй холбоотой асуудлууд байгаа бол гарын алга хөлрөх, байнга нойтон байх, за суг хөлийн уул нойтон байх, хит хөлрөх, за хулмас, таагүй үнэр, шивэр гэд. Эдгээрээс Дриклор хөлс дарагчийг хэрэглэхийг зөвлөж байна. За баярлалаа, нэвтрүүлгийг Дриклор хөлс дарагч дэмжиж ажиллаа. За тэгээд 1933 онд Philco компани Farnsworth патент патентийг араас ч хөөцөлтөөд байна. Манай компани ер нь бол тууштай өгөөчтэй юм байхгүй байна чи. Манай компани дээр юм хийхгүй байна. Өөрийнхөө патентийн араас л ингээл шүүх хурлмар яваад байна гэ. Тэгээ халтсан ба. Ажилгүй болчихсон. За ингээд халагдчихад Farnsworth 34 онд Franklin институтын үсгэлэн төхөөрөмж олон нийтэд үзүүлжээ. За ингээд Farnsworth 1934 онд Европ яваад Германы Goertz Bosch Fernzee гэдэг ийм компанитай гэрээ байгуулад дүрс задлагч камерын патентийг тэднэрт ашиглуулж. За ингээд энэ хүний зохион бүтээсэн камераар германчууд 1936 оны Берлиний олимпийг шууд дамжуулсан. Тэгэхээр Берлиний олимпийг шууд дамжуулах эхлэлийг нь энэ хүн тавьсан гэсэн Farnsworth гэж хүн. За 36 онд Farnsworth Америк нэгдсэн улсад бусаж ирээд өргөн нэвтрүүлгийн компани байгуулаад туршилтын хөтөлбөр нэвтрүүлж эхэлж илдэ. За энэ нь бол тогтмол цэнгээд хөтөлбөрүүдийг дамжуулдаг телевизийн сувг болсон. 1936 онд Farnsworth Пенсильвани их сургуулийн биологчтой хамтраад радио долгионоор сүүг ариутгах арга зохион бүтээсэн. Бас ийм байт юм байна. Тий. За тэгээд дээрэс нөгөө манангийн гэрэл буюу ингээд манантай үед асаадаг шар гэрлөөдөг чинь нэг юм. Тэр шар гэрлийг бас Farnsworth зохион бүтээсэн гинэ. Тэгвэл зөндөө олон бүтээгдэхүүн юу яасан бэ? Тийм байна. Тэгээ энэ хүний тэр манангийн шар гэрлийг зохион бүтээснээс болоод ер нь бол байнга одоо гэдэг ялангуяа Англид бол манан буучдаг. Тийм болохоор манантай үед ингээ нөгөө гэрэл нэвтэлж ингэж тусч чаддаг ийм шар гэрэл бол маш олон хөлөг онгоцнууд, нисэх онгоцнууд, машинуудад үр шимээ өгсөн. 1938 онд Farnsworth гэж хүн Индиана мужийн Fort Wayne гэдэг хотод телевиз радиогийн корпорац гэж ийм компани байгуулад 39 онд RCA компани Farnsworth-ийн телевизийн патентийг ашиглая гээд лицензийн төлбөр болгож 1 саяыг төлсөн байна. За. Одоо яг төлөлтөө явж байна тий. За одоогийн аншаар бол нэг 23 сая 7122 орчим доллар гинэ. Тий. За ингээд тэр жилдээ 39 онд Нью-Йорк дахь дэлхийн үсгэлэнд электрон телевизээр танилцуулж исэн. Ийм төвхтэй хүн юм байна. За Farnsworth 1951 онд өөрийнхөө телевиз радио корпорацийг олон улсын телефон ба телеграф гэдэг ийм компанид худалдсан гинэ. За өөрийнхөө компанийг худалдчихлаа. Ингээд ITT гэж нэрлэдэг юм л одоо энэ олон улсын телефон ба телеграф гэдэг компанийг тэгээд ITT-гийн ажилтан болоод компани худалчингуудаа зөвхөн ингийн ажилтан болчоод тэгээд Fort Wayne дэх Pontiac гудамжинд байрлаж байгаа агуу гэж нэрлэгддэг ийм подолын лабораторид ажилладаг болсон байгаа. За ингийн ажилчин болчлоо тийм. За тэгвэл энэ агуудаа ямар гайхалтай бүтээл хийжсэн гэхээр батлан хамгаалахын эрс сэрэмжлүүлэх дохио хийсэн. Шумбагч онгоц илрүүлэх төхөөрөмжийг хийсэн. Радарын тохируулгын хөрөмжийг хийсэн. За мөн хит улаан туяаны дуран зэрэг юм хит хитэн бүтээлийг яг энэ өөрийнхөө агуу гэж нэрлэдэг байгаа энэ лабораторид хийсэн байгаа байхгүй юу? За тэгсэн тухайн үед түүнтэй уулзж исэн ITT-гийн гэрэл зурагчин Арт Ресслер гэж хүн хэлсэн байна. За юу гэж хэлсэн гэхээр Фило маш гүн гүнзгий хүн байсан. Түүнтэй яриа өдөж өрнүүлэх маш хэцүү. Яагаад гэхээр тэр үргэлж энэний дараа би яг ямар төсөл дээр ажиллах вэ? Юу зохион бүтээх вэ гэж боддог байсан гэдэг. Тэгэхээр ер нь бол хин нэгэнтэй ийм дис сул яриа үүсгэхтэй тийм ерөөсөө юу гэл хүн байсан юм шиг байна. Ерөөсөө юм зохион бүтээх гээд хамаг ухаанаа тавьчихдаг хүн юм байна. Багасаал юм байна тий. Ер нь 12 таасаа гэхээр баг энэ дадал зуршил болсон байсан баха. Тийм баг. За Philip Farnsworth-ийн тэр нөгөө ITT-д оруулсан хамгийн чухал нэмэр болохоор байршил тогтоох проектор байсан юм байна. За байршил тогтоох проектор гэж юу яриад байгаа юм гэхээр орчин цагийн радарын дэлгэцийн анхны загвар юм байна. Тийм. Энэ төхөөрөмжийг ашигласнаар нь агаарын хөлгүүдийг хаана явааг бид нар олж тогтоодоо нислэгийн хөдөлгөөнийг газраас аюулгүй удирдах боломжтой болсон байдаг. За ингээд 1950-ад онд боловсруулсан энэ систем нь өнөөгийн нислэгийн хөдөлгөөнийг удирдах системийн яг анхдагч нь байсан, үндэс суурь нь байсан гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр телевизэр тэл камераас гадна бас өөр зөндөө олон шинэ бүтээлтэй хүн юм байна шүү дээ. Харин тийм байна тий. Яагаад бид нэрийг нь ийм баг сонсч ирсэн юм бол? Тийм мэдгүй. За яг ярьдагтүүхээ байнга ярьд юм байна бид нар ер нь бол тий. Тийм л баг. Тэгээд энэ ITT гэж компани санхүүжилтээр Farnsworth цөмийн нийлэгжилтийн судалгаа хийгээд цөмийн нийлэгжилт буюу fusion зориулж fuser гэдэг нэртэй ийм нийлэгжилтийн реакторуудыг зохион бүтээж өгсөн юм байна. За тэгсэн цөмийн нийлэгжилт нь гинжин урвал хэлбэрээр ингээд үргэлжлэн явахгүй байсан юм байна. Тэгэнгუут нөхөр нийлэгжилт хамгийн дээд нь 30 секунд болоод ингээд унтарчаад ижлээ.
Тэгэнгүүт ITT компани зүгээс наад төсөл чинь ер нь бүтэхгүй юм шүү дээ. Ингээд бүтэх юмар оролдооч дээ. Хайр мөнгө штэ. Ингээд удаадараа наад төслөө зогсоо. Ингээд шахаад байсан. Эрдэмтэн зохион бүтээгч хүмүүст ийм дарамт айгүй хэцүү байдаг байхаа тий. Наа чин бүтэхгүй юм шүү, наа чи явахгүй юм шүү гэл ингээл нэг араас нь чаргууцалтаа зунгаарлалтаа ороосон мөнгөө нэхэд амар хэцүү байдаг. Дээрээс нь продюсер киноны найруулагч нар продюсер хоёр тэгдэг гэсэн. Мөнгөө өгсөн продюсер нь одоо тэрийг тоглоул, одоо ингээч тэгээч гэл ингээд. Бөө хэрүүлэлдэг. Тэгдэг. Тэгээд 1965 онд төсвийг нь хасъя. Наад ингээд нэг юм телевизийнхээ наад нэг юм төслийг зогсоо гэсэн юм байна. Тэгээ нөгөө нөгч бүр гуйчээж нэг юм арай гэж 66 онд дахиад нэг жилээр сунгалтаа хийлгээд санхүүжилтээ авсан. За тэгсэн компани талаас ер нь бол энэ компани зөв. Одоо юу гэдэг нэгдүгürt ингээд ямар ч үр дүн гаргахгүй эрдэмтэнд хичээгээд байж болохгүй. Тий. Гэтэл нөгөө эрдэмтэн болохоор гүйгүй тийм амархан одоо ийм үр дүн гарч идэг юм аа зохион бүтээлч чинь. Тий. Олон удаагийн бүтлгүүтэл эндээс ингээд алдаанаас суралцж иж гардгаа гэдэг. За ингээд ер нь бол нөхөр ингээд нөгөө байнга наад төслөө зогсоогоо ч мөнгө өгөхөө боллоо шүү гэдэг ингээд хөрөнгө оруулагч нар шахаад шаардаад байсан. Тэрнээс болоод ер нь бол 2 жил бол маш одоо юу гэдэг стресс өндөртэй, нервтэй амьдэрсэн. Тэрнээс болоод эрүүл мэнд нь буудаад за нөхөр хажуугаар нь бас юу яасан? Юта руу босч ирээд ингээд Birmingham Young гэдэг сургуулийн удирдлагатай уулзаад хүндэт доктор нөгөө өөрийнхөө сурсан сургууль. Тий, хүндэт докторын цол аваад за ингээд нөгөөдөл нь болохоор манай сургууль дээр цөмийн судалгаагаа хийе, үргэлжлүүл. Бид нар танд лаборатори хөрөнгө оруулалт гаргаж өгье гэсэн байт юм байна. Тэгээ нөхөр яг энэ үедээ ингээ нэг юм 2 жил ингээ нөгөө нэг зохион бүтээгч байгаа ажил ингээд хойшлоод байдаг. Хөрөнгө оруулагчтай чи наад нэг юм хэрэггүй юм да мөнгө өрөөд штэ болооч гэгээд. Тэгээ энээс болоод нөхөр стрессээр байгаа сүулдэ уудаг болсон. Хүүдий яана. Ийм хүн байна. За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулж өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 14 цаг 39 минут болжээ. Хамтран ажиллагчаар химэл оюунд суурилсан иргэний хамгаалдаг ийм Монголын хамтран ажиллаж байна. За төрийн албан агчийн хамгийн эрэлттэй үйлчилгээнүүдийн нэг бол ийм Монголын систем. Одоо хүмүүс ингэдэг болсон юм байна. Пассворд авч явах болчих бий дээ. Тийм. Ийм Монголиас үзүүлдэг болчих. Уус нөгөөдөл нь шууд за ийм Монголиа аваад үзүүлээтэй гэдэг. Ийм Монголиас үзүүлдэг болсон байна лээ. Дээрээс нь одоо ийм Монголиа чинь интернетгүй орчинд 24/7 ажиллана. За юу яа гэм бэ? Application scan гэдэг ингээд товч ашиглаад компьютерт хэлбэрхнаар нэвтэрнэ. За тэгээд яаралтай түргэн цэцлэмжийн дуудлагыг энэгээр хийж болно. За системд нэвтэрсэн төхөөрөмжүүдийн хандлтыг та мэдэж болно. Гэх мэтлэг маш олон давуу талтай. За одоо төрийн албан агчийн хувьд ингэдэг байсан гинэ. Төрийн албан агчийн хувьд төрийн жинхэнэ албаны шалгалт өгч тэнцээд нөөцөд бүртгэгдсэн тухай лавлгаа, цалингийн тухай тодорхойл, төрийн албанд ажиллаж байгаа албан агчийн тодорхойлтыг өмнө заавал удирдлагаараа дамжуулж ингээ бүр биечлэн шат дараатаагаар авдаг байсан юм байна. Тэгэхээр ингээл нэг юм хүний гарын үсэг хүлээгээл нэг юм хүний хараатал байна гэсэн үг шүү дээ тий. За тэгвэл ийм Монгол академи улсын төсөвт үйлдвэрийн газар нь болохоор төрийн албаны зөвлөлтөд хамтраад төрийн албан агчдад хэрэгцээ шаардлагатай 3 үйлчлэгийг захимжуулсан байна. За ямар 3 үйлчлэгээ гэхээр төрийн жинхэнэ албан агчийн шалгалт өгчөөд тэнцээд нөөцөд бүртгэгдсэн тухай юм лавлгааг авч болно. Төрийн албан агчийн цалингийн тухай тодорхойлтыг та шууд ийм Монголиас авчнаа. За мөн төрийн албанд ажиллаж албан агчийн тодорхойлт зэрэг нь яг ингээ гоё цахим болоод орсон юм байна. Ер нь бол ийм Монголиа үнэхээр амар болсон. Хүмүүс бол маш сайн хэрэгэлдэг. Тий. Тэгээд одоо ч ийм Монголиа татаагүй хүн гэж бараг байхгүй хаа. Өстой байхгүй хаа. За, лавлах хуцсныхын дугаар 11 гэж залгаа дотор холбоогоор 2 гэж дараад ийм Монголиатай холбоотой мэдээлэл өгч болно. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ химэл оюунд суурилсан иргэний хамгаалдаг ийм Монголын хамтран ажиллаа. Баярлалаа. За бид юу яаж байгаа? Телевизийг зохион бүтээсэн ухаалаг буюу дижитал телевизийг зохион бүтээсэн хүний тухай ярьж байна. За ямар ч байсан ингэ сургууль дээр ирсэн сургуулийн түүнд санхүүжилт олгоё гэсэн шүү дээ тий. За санхүүжилтээс гадна ер нь бол сургуулаас нь ингээд офисын өрөө гаргаж өгсөн төслийн судалгаанд зориулаад газар доорх бетонын бункер өгсөн юм байна л та. Тэгээ ITT нь болохоор энэ өөрийнх нь нэг компаниг яриад байгаа тий. ITT-ийн цөмийн лабораторио татан буулгана гэдгийг мэдчихсэн Франсворт ажилтнуудыг нь дуудаад Salt Lake City-д Philo Taylor Farnsworth ба хамтрагчид гэдэг юм компани байгуулсан юм байна. Энд чинь ITT гэдгийг өөрөө байгуулангуудаа хүмүүст зараад тэндээ ажилчин болоод тэгээд ингээд бүтлгүүтээд ингээд нааш ирсэн хүн шүү дээ. Тэгсэн чинь тэр ITT нь ер нь бол ингээд нөгөө татан буулгах байгаа учраас тэнд ажиллаж исэн ажилтнуудаа сайн өөрийнхөө таньдаг хүмүүсийг буцаагаад компанид авчираад нийлээд нэг компани байгуулж байгаа гэсэн үг. Одоо хамтрагчид гэдэг компаниг явчих л та. Тэгээ 1968 оны сүүлэхэд хамтрагч нар одоо ажил хэргийн уулзалтуудыг ингээд тогтмол хийгээд энэ тентгийн байгууллагууд
хотод очингуудаа төсөл судалгаа хийж өгөхөр болж байгаа юм байна. Ингэж ажлыг шийдээд тэгээд бүр ингэж NASA-тай гэрээ байгуулж илүү их төсөл авах боломж байсан ч гэсэндээ ажлын цалин болон тоног төхөөрөмжийн түрээсийн зардал ерөөсө сар болгоно $24,000 шаардагдсан гинэ. Йоо за. Амар өндөр зардалтай. Тэгээ харин Франсвортод ийм хэмжээний мөнгө байгааг улмаас компанид санхүүгийн хямралтай нүүр тулж байгаа байхгүй юу хөрх юм. Ер нь ингээл хэдийгээр ингээд бүтээл хийгээд исэн ч гэсэндээ насан туршдаа л ингээ мөнгөний юм гачигдaltaй амьдэрсэн хүн юм байна. Тийм байна. Тэгээ 1969 он Нийл армстронг саран дээр алхаж байгааг NASA шууд амжуулсан шүү дээ. Тэгээ тэрийг ингээл олон сая Америкчууд ингээд телевизээр үзчихсэн. Бид нар энийг кинонд дээрч гэсэн аягүй хардаг. За ингэж яхад Фил Франсворт их нэртэй хандаад хэлсэн байгаа. Телевизч бас чухал салбар биш үү те. Өөрөө зөвхөн бүтээсэн байдаг тий. Харин тий. Тэгээ ийм дараахан ч юм уу эсвэл ингээд тухайн үед яг эннийхээ үн цэнийг нь сайдраа ойлгож чадахгүйсэн юм уу мэдэхгүй. Ямар ч байсан хожим ингэж хэлсэн л гэдэг юм байна. Тэгээ 1970 оны сүүл буюу 100 сарын баяр гэхэд нөгөө хамтрагчдын компанид шаардлагатай санхүүжилтийг авч чадаагүй учраас эхнэр нөхөр хоёр Франсворт өөрсдийн ITT дэх хувьцаагаа ингээ бүр ингээ зарж байгаа байхгүй юу хөрх юм. Тэгээ байгууллагыг дотоортой ажиллахыг ингээ хичээж исэн. За бас Фило Франсвортын тэтгэврийг ингээ урьдчилж аваад тэгээ бэлэн мөнгө болгоцсон. Ингээ тэтгэврийг нь урьдчилж аваад ингээд ер нь гарааны бизнес эрхлэгч яг ямар хэцүү байд юм бэ? Компани байгуулахад бүр анхны хөрөнгө оруулалт гэдэг чинь хөрөнгө оруулалт босгоно гэдэг чинь ямар амар чухал гэдгийг бээрээ амсцгаасан байгаа. Ер нь бол стартап бизнесийн 95% дампуурдаг гэсэн. Харин тийм гэсэн тийм. Амар угаас. За ингээд мэдээж ядчихад яг гэчээр нөгөө ITT гэдэг өөрийнх нь үүсгэсэн компани хувьцаа зарагддаггүй ээ. Эндээс болоод брокеринг компаниас хүлээж исэн хамгийн чухал санхүүгийн дэмжлэг нь ирээгүй. За дээрэс нь банкуд зээлээ эргүүлж төлөхийг шаардаад эхэлсэн. За зээлээр эргэж одоо юу гэдгийг зээлээр өгсөн эд зүйлсийг нь буцаагаад хурааж авнаа, байшин гэж хурааж авна, тавилгаж хурааж авна. Наадхаа зээлийг төлөх гэсэн юм байна. Сүүлдээ бүр энэ дээр нэмээд татварын албаныхан хугацаа гэтэрсэн татварын өртөө гээд лабораторийн шууд лацтай хийсэн. Яана юм их боломжгүй. Тий. За ингээд 71 он гараад 71 оны 1 сард энэ FTFA гэдэг байгууллага татан буугдсан. Тэгээ ер нь бол сүүлийн хэдэн жил бол Филод Франсворт гэдэг энэ алдартай эрдэмтэн хүн бол сотруулах хүнд амилаа хэрэгэлдэг болсон, маш их уудаг болсон. Тэгээд 71 оны 3 сард ингээд нэг гадаа хүүтэн байсан чинь сохтуу. Нэмгэн хувцастаа гарч явж хагаад хатгалгаа тусаад тэгээд тэрнээсээ хит хоногийн дотор ерөөсөл өвчин хүндрээд ингээд 3 сарын 11-ний өдөр уушгины хатгалгаагаар гэртээ нас орсон юм байна. Оо ямар харамсалтай юм бэ те. 70 он гэдэг ч уг нь бол гайгүй л юмэр. Яг аавтайгаа адилхан өвчнөр нас орчиж штэ. Аав надаа хатгаад тусаад ингээд 18 тахт нас орсон штэ. Тий харин тийм гин. Тэгээд аавтайгаа ижлэх өвчнөр нас орсон. Гэхдээ хатгаа бол удамшдаггүй. 1999 онд Times тэгвэл Франсвортыг 20 дугаар зууны хамгийн чухал 100 хүн гэж нэрлсэн. Тий. Тэгээд 1936 оны Олимпийн наадмыг шууд нэвтрүүлэх тоног төхөөрөмжтөр германуудад тэрийг зохион бүтээж өгөхөд за RCA гэдэг компаниг шүүхтээр ялсан. Тэг нөө ялаад $1 сая авсан. Тэр сарнафл муухай байсан. Ааха. Тэгээд NASA-г бас саран дээрээс шууд харагддаг нэвтрүүлэг хийлгэх үү. Тий ингээд саран дээрээс шууд нэвтрүүлэг хийлгүүлээд бүх хүн хүндрэлтнийг үзүүлсэн ийм нөхөр. Тий. Тэгэхээр энэ хүний технологийн онлыг ашиглаж хийсэн юм байна. За тэгээ ер нь цагтаа цалгиж цалингаа авахаар наргиж явсан гэдэг шиг нөхөр бол залуудаа хүүхд байхаас эхлээд маш олон гоё бидний өнөөдрийн хэрэгжилж байгаа бүтээтгүүнүүдийг зохион бүтээсэн ч гэсэндээ насны бүхсэнд ер нь жоохон архинд орцсон. Архиа хэтрүүлээ уудаг. За тий. Тэгээ ер нь бол санхүүгийн үед нөгөө буруу тооцоололгүй зарцуулсаар байгаа. Маш ядуу хөрөнгө оруулалт хийхээ болоод маш ядуу болоод архины халуунда өөрийнхөө хинхэг зангаас ууч насурсан гэж үздэг юм байна. Энэ Франсворт зангаас уу. Гэхдээ бас тэр санхүүжилтийг яаж өрөөдөөсөн сонирхолтой л байна. Ер нь бол ийм нөгөө физикийн салбарт инженер талдаа айгүй лагч гэсэндээ санхүү талдаа хэцүү болохоор дэлгүүс бас л хэцүү те. Тэр чи яг зөв зарцуулалт хийж чадахгүй ийм юутай стратегтэй байхгүй хэцүү юм шиг бол. Харин тэгээ нөгөө жижигэн бизнес чинь нэг хэсэг нь яг менежментийн хувьд ингээ лаг байлаа гэхэд нөгөө хэсэг нь мөнгө санхүүгээ дотоод зохион байгуулалтаа хариуцдаг ч гэдэг юм гээд албууд нь хуваагдаад явахгүй бол нэрэл чангууд дэвших. Тий ямар сайндаа л дэлхийн нийтийн стандарт бол за 100 стартап эхлэхэд 95 нь бол зоолтой дампур шалгуулдаг гэдэг. Амар. Гэхдээ ингээл яг бидний нүдэн дээр ингээл яг гой мандчихсан бизнесүүд гинт байхгүй болчоор бас сонирн болдог шүү те. Тий, харин тий. Виктор Колио комент хийсэн байна. Жаахан байхад аав маань 2 эвдэрхий зурагтнаас нэг ажилдаг зурагт босгочдөг, бас радио, хөгжим хийждэг чадвартай инженер техникч байсан гэсэн байна. Би өвөө эмээ гэхэд цагийг засч өгдөг гэсэн. Тэг ингээд чиг. Тэг ямар ч засах юм байхгүй. Бүгдийг ингээд задлчин. За. Тэгээд буцаагаад өгсраа тавьчин. Тэгэхээр л чиг гэж яваад гэлээ.
Тэгээд тааж бол баг би л байсан юм шиг. Манай имээ тэгдэг байсан. Тэг ингээ нөгөө за цаг нь нэвтгсэн шүү. Миний хүн нөгөө цагаа засаарай. Тэг бүр юуг ч мэдэхгүй шүү. Бүгдийг нэг нэггүй салгаж ягаад тэгэл буцаагаал угсраал. Тэгэл тавгач чиг гэж явждаг л байла. Сони юм аа. Төгөлдөр ингэнэ. Энэ хүнээс олж би телевизэд тонтож хараагаа тэглүүлсэн гинэ. Тий, харин одоо бол энэ телевиз гэдэг чи одоо энэ гар устай дэлгэц мэлгэсэн бүх юм л эхлэн шүү дээ. Ер нь дэлгэцэн эхлэх гэсэн үг. Ааха. Би та зурагтаар хамгийн анх үзчихсэн юугаа санддаг уу? Зурагт яг үзчихсэн дурсамжаа санддаг уу? Санддаг шүү дээ. Санддаг юу? Би Хуанжугийг халтар царайт хоёрыг сандаг. Халтар царайт болохоор намайг дагуулаад ээж ахих руу гүйчдэг заяа. Тэгэл ингээл телевизээр Ребека гэж би тэрний гэмээр айгуу сайн санддаг шүү дээ. Манайх рекорд 345 гэдэг хар зурагтай байсан. Тэгтээ нэг юм сувг эргүүлдэг юу те. Тэгтээ хизээч тэр нь эргэдэггүй. 1 2 гуудаа л нэг эргэж ойрт орж ирж исэн. Тэгтээ ойрт тэр гардаггүй. Бүр нөгөө хажууд нь ингээд нөгөө бах өгдөг тэгээд бахаар нэг эргүүлдэг. Оо тий тэр нэг юм нөгөө эргүүлдэг харч их нь унчингууд нэг хажууд нь бах тавьчихдаг. Би тэрийг бол бас хаяа нэг санаад байдیں۔ Тэрнээс ш ер нь бол сүүлийн үед бол дандаа л өнгөц зурагт үзье. Багын дурсамж бол тийм байна. За энэ түрээд нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Манай нэвтрүүлэгтээ уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа гэсэн үрэтэйгээр доктор Баатрин уушиг цэвэрлэх бэлтгэл хамтран ажилласан. За мөн хиймэл оюун суурилсан иргэний хамгаалдаг ийм Монголын хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 15 цагаас радио мэдээг үлээн сонсороо 15 цаг 10 минутаас элдвч би нэвтрүүлгээр иргэд болцъё. Баярлалаа мөгөх. За баярлалаа.